Төрийн үйлчлэгээний зарим албан агчдын цалин мөн тэтгэвэр тэтгэмж нэмэгдэнэ. Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар боловсрол шинжилгээ ухаан эрүүл мэндийн салбарын албан агчдын цалин нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Багш ажилтны үндсэн цалин 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 50%, 2026 оны 11-р сарын 1-ний өдрөөс дахин 26%. Эмч ажилтны үндсэн цалин 2026 оны 1-р сарын 1-ний өдрөөс 30%, 2026 оны 8-р сарын 1-ээс 2026 оны 12-р сарын 1 хүртэл сар бүр 9%-аар шинжлэх ухааны салбарын ажилтан албан агчдын үндсэн цалин 2026 онд 50-аас багагүй хувиар нэмэгдэнэ. Мөн 2025 оны сүүлийн хуралдаанаараа засгийн газар нийгмийн даатгалын сангаас олох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж энэ оны 1-р сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг, дундаж тэтгэврийн хэмжээ 930 мянга 200 төгрөг боллоо. Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 20%-аар нэмэгдүүлж 478 мянган төгрөг, бусад төрлийн нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг 8.6%-аар нэмэгдүүллээ. Эдийн засгийн нөхцөл байдал сайн биш ч иргэд төрийн албан агчид эмч багш нарынхаа цалин ахмадууд болон нийгмийн халамжийн үйлчлэгээ зайлшгүй шаардлагатай иргэдийнхээ тэтгэвэр тэтгэмжийг тодорхой хувиар нэмэгдүүллээ.